За сайн уу өдрийн мэндэ бүгдээрээ. За нэг хэд хоног сайхан өдөө гадаа явж, уул усандаа явж, хүн замтай өдөөний ард түмтэй бас нэмэрсээр уулзаж ярилцаж өөрийгөө цэнэглэх энийг битүү та төвжрэл болсон орчноос нэг зүгтаах маягтай хэмэд нэг хэд хоног явлаа. Тэгээд сайхан байна оо. Тэгээд сүүлийн үед энэ болж байгаа үйл явцыг хараад бас нэг л бас л Монгол хэмнэл юм чинь сэтгэл санаа өвдөж байна л. Тэгээд ингээд ерөнхий ингээд болж байгаа дэр ажил хүчний асуудлаар, эрчим хүчний асуудлаар, Улаанбаатар хотын төвжирлийн асуудлаар, энэ хөдөлгөөн төвжирлийг зохицуулах гэж байгаа асуудлаар ингээд хүмүүс ярьж байгаа яриа, гаргаж байгаа шийдвэрүүдийг харах дээр манай төр засгийн удирдлагууд маань, дарга нар маань, улсын их хурлын гишүүд маань бүтнээр нэг юм цогцоор нэг бүтэн бүрэн зураглаар нь харж чадахгүй л байх шиг байна л да. Нэг сэжүүрийг барьж авч тэр барьж авсан сэжүүрээ сэдэв болгож сэвээд зөвхөн нөгөө нэр төр алдрах авьяа гэдэг шиг нэг тийм асуудал дээр сэвдэг нэг годомжны лайвчин шиг л төр засагтай болчлоо л да. Тэгээд тэрнээс болоод бидний амьдралын орчин, амьдрах тав тух юу гэдэг нь амьдралын чанар эрс муудаад хүн болгоно нэг тийм сэтгэл санааны хувьд айдастай, догтлолтой, одоо юу гэдэг нь тийм тогтворгүй байгаа байдал маань өөрөөр эрүүл мэндэд ч бие санаа, оюун сэтгэлгээ эрүүл мэндэд ч нөлөөлөл ингээл нэг тийм бүхэл юм л болохгүй байгаа юм шиг л тийм сэтгэл төрж байна л да. Зүгээр Улаанбаатар хотын төвжирлийн асуудал, утааны асуудлыг дангаараа Улаанбаатар хотыг барилгажуулаад ч юм уу за өчнөө давхар зам тавиад шийдэгдэхгүй л дээ. Шийдэгдэх ямар ч үндэс байхгүй зүйл шүү дээ. Тэгэд эн чинь ойрын 4-5 жилдээ энэ асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр маш хурдан шийдэхин тулд арай өөр өнцгөөс харах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр талаасаа бас бодлоо хаалцъя гэж бодлоо. Төвжирлийг утааг бий болгож байгаа нөлөөллийг ингээд хүчин зүйл тусбараар одоо задлуул бас нэг 5-10 хүчин зүйлийн хамгийн чухал нөлөөтэй 5-10 хүчин зүйл байх болов гэж бодож байна л да. Тэгээ мэдээж энэ нэг нь бол ажлын байр, орлогын асуудал бас нөлөө үзүүлж байгаа бах. За эхний 2-3-д байгаа хамгийн том хүчин зүйл бол сургууль, хүүхдийн сургуулийн асуудал гэхгүй боловсролын асуудал. Тэгэхээр энүүнийг шийдэхин тулд сумын сургуулиудаас ажиллаа эхлэх хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй. Сумын сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, чанаржуулах, за багш нарын тэн харилцаа, зан ааш, сургалтын арга барилд нь өөрчлөлт оруулах ажлыг бол хамгийн эхлээд шийдэх хэрэгтэй болчиход энэ дээр маш их тийм хүч хайж анхаарах бараг тийм хөдөөний сургууль гэсэн том мега төсөл хэрэгжүүлмээр байгаа байхгүй. Энд чинь богдуулыг нөхлөхөөс хамаагүй хямдхан зардлаар хамаагүй өндөр бүтээмжтэй болчих төсөл л дөө. Тэгэхээр сумын сургуульд одоо ингээд өссөн сургуулийн сургуульд төгссөн хүүхдүүдийг харахад бол одоо ингээд ажил үг сонсох, ажлын ачаалал даах, гүйцэтгэлийн чадамж, юм сурах чадамж нь бол энэ Улаанбаатар хотын өндөр төлбөртэй сургууль төгссөн хүүхдүүдийн хажууд бол хамаагүй илүү харагдаад байгаа байхгүй. Илүү харагдаад байгаа. Ингээд өнгөрсөн хугацаанд өчнөө олон залуучуудыг ажилд авч үзлээ. Олон залуучуудтай ажиллаж юм хийж, сургаж, дадлагжуулж, үүрэг даалгавар өгч, чиглүүлж ингээд үзэхтэр ямар ч байсан л хөдөөний сургууль төгссөн хүүхдүүдийн суралцах, ачаалал даах чадамж, бүтээмжийн чадвар шал өөр төвшөнд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүдээ яах вэ гэдэг тэр Улаанбаатар хотод байгаа 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг сургуульд зөөх ажлыг магадгүй одоо юу гэдэг нь Улаанбаатар хотод нэг тийм онц ажилгүй хүүхдээ зөөж хүүхдийнхаа сургууль боловсрол анхаарж байгаа хүүхдүүд эцэгчүүд магадгүй 1-5 дугаар ангид нь хөдөөний сургууль сургамаар байгаа байхгүй юу? Цэцэрлэгт нь хөдөөний цэцэрлэгт байлгамаар байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө тэр хүүхдийн амьдрах чадамж, за байгаль дэлхийдээ ойр байх чадамж, одоо энэ бүх эмнэлгүүдээр дүүрэн ханиад томоо тусцсан хүүхдүүд ингээд үйл болоод үйлжинг ханиаднаас салдгүй хүүхдүүдийн асуудлыг шийдэх бол шийдэх гарц гаргалгаа нь хөдөөний сургууль, хөдөөний цэцэрлэг байх. Энэ дээр анхаарат тэнд илүү байна гэдэг тийм ихтгэл үнэмшлийг эцэг эхчүүд төрүүлж чадах юм бол Улаанбаатар руу хүүхдийнхаа сургал боловсролын төлөө гэж Улаанбаатар хот руу нүүж ирэх ямар шаардлагагүй. Харин ч одоо Улаанбаатар хотын энэ бохирдсон хизээч ойрын 10 жилдээ 20 жилдээ манай төр засаг шийдэж чадахгүй энэ асуудлаас хөдөө зүхтаамаар байгаа байхгүй. Хөдөө зүхтаа гэж би уриалмаар байгаа байхгүй. Тэгж тэнд амьдрал байна.
тэнд илүү амар тайван амьдрал, сэтгэл санаа стрессгүй байх боломж тэнд байна. Хүүхдүүдийн чинь эрүүл сарвал ирээдүй тэнд байна. Энэ Улаанбаатар хотод байгаа шавцсан эмээ өвөө нар тэр бага насны хүүхдүүдээ аваад энд ч хүүхд дарах ижилхэн, тэнд ч хүүхд дарах ижилхэн сум руугаа очиж тэр сумын сургуультай хүүхдүүдэд сургамаар. Төр засгаас юу шаардах вэ гэдэг тэр сумын сургуулийн багш нарын чадамж, за багш нарын одоо сургалтын чанарыг сайжруулж өгөөч гэдэг талаар нь шаардмаар. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд, өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд магадгүй бас ч их сайн ихэнх хөдөөний сургуулиудын сургалтын орчин, сургуулиудын анги танхимын хүрэлцээ хангаж үнэхээр сайжирчиж. Тэнд юу хөө гэдэг тэр нэг ангид нэг 10 хэдхэн, магадгүй зарим сумууд ахлах ангууд 4-5 хүүхдүүд сурж байна. 50-60 хүүхдтэй энд чихэлдэж суралцах уу? 10-20 хүүхдтэй тэнд суралцаад хичээлдээ ингээд яадгийн цүнхээ өрөөл носоо гоожуулаад гулгаал хөлдөө юу гэдэг те нөгөө нэг бид нар чинь канкег эсгийн хутал дээр худгийн мөсөнд хөлдөөчөөл ингээл өдөржингөө гадаа тоглоал байдаг гэсэн. Тэгээд энэ явж хамгийн зөв, хамгийн эрүүл сарвал, хамгийн сайхан амьдрал юм. Энэ Улаанбаатар хотын гарах дээр бид нар хүүхдүүдэд гарах дээр айгаа чаддгүй яач вүлээ ээж вүлээ гэдэг. Тэгээ гараад явах газар байхгүй. Тэгээд юу гэдэг те нэг гэртээ утас ухаал зөрөгт удаал ингээл нэг тийм хагас мануфактурт боол гэдэг шиг хагас мануфактурт боол болгож өсөжсөнд орвол тэр хөдөө сайхан нусаа гоожуулаад яадгийн гэртээ хүүхдээ нэгдүгээр ангийн хүүхдэл гэрлүүгээ гэрээсээ өөрөөгчөө өрөөл гүүхэд тэр харанхууд чамаагүй гүүхэд ингээд улам өвлчөржөөл ирүүлжээл ирээдүй бие биеэлтрийн хөгжилтөнд хүртэл хэрэгтэй баймаар ийм шийдэл баймаар энэ дэр бүр нэг номерын ерхий сайд одоо боловсролын сайд анхааралтай аваад ажиллах асуудал тэр одоо соёлын сайданд сурталхуулагд хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа анхаарах ёстой асуудал нь энэ болчиход байгаа юм. Энэ ухааруулах, ойлгуулахад ард түмэнд ойлгуулахад энэ ажлыг хиймээр. За хоёр дахь ажил Улаанбаатар хотын хутааны төвжирлд Улаанбаатар хотод байшин барилга бариад энийг шийдэж чадахгүй. Жилд бид нар 5,000 байшин барьсан ч 10,000 байшин барьсан ч 145, 140, 200 мянган гэр хороолт байгаа айлууд хизээч орд дуусахгүй, орон сууцнд орд дуусахгүй, орон сууцнд орж дүүрэглээ гэж бодоход одоо юу гэдэг те нэг тэрний чинь цэвэр бохны асуудал. За юу гэдэг те нэг Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийн асуудал ямар байх вэ? Тэгээд Улаанбаатар хотын одоо орчныг сайжруулах тусам орон нутгаас нүүдлэн ирэх хүмүүсийн том давлгаа ингээл тасралтгүй үргэлжлэх болно. Нөгөө хотын шин задлах, нөгөө Улаанбаатар хотод одоо юу гэдэг те нэг одоо хүн амын тоог цөөлөх гэдэг асуудлууд улмал бэрхшээлтэй, улмал чигсэн, улмал шигүү байдал, улмал төвжирэл ингээд жилээс жил улмал нэмэгдэнэ. Тэгэхээр сумын сургуулиас эхлэх хэрэгтэй. Дараа нь 330 сум байна шүү дээ. Энэ чинь 330 компани байна. Барилга барьдаг 330 компани. Компани болгонд нэг сумыг хариуцуулчмаар байна. Тэгээ сум болгонд нэг 100 айлын орон сууц бариадах л та. Хамгийн тав тухтай энэ гоё хаусын сумын иргэд мөнгө байна. Тэдэрт малн байна, мөнгө нь хөдөөний малчид бүгд Улаанбаатар хотод байртай болцсон байна. Жохон гайгүй бизнес хийж байгаа хүмүүс нь бүгд Улаанбаатар хотод байрцаа энд хүүхэд сургана гэж чаажгүй янз бүр байгаад байна. Тэр сумд нь хаус барьж өгч чадах юм бол тэр сумынхын орчныг үнэхээр тэр гоё хаус хороолол хотхон бий болгоод ногоон байгууламжийн байлгаад зөв төлөвлөлтөй болгоод ингээд яах юм бол яах нь Улаанбаатар руу ирж амьдрах гэж ингэж зүтгэж яах юм бэ? Хөгшчүүдээ Улаанбаатар хотод ирж амьдрах гэж наашин дуудах ямар ч шаардлагагүй баймаар байна. Тэндээ илүү их тийм аз жаргалтай, илүү их тайван сайхан амьдрах. Сумд хаус хороолол хаус хотхнуудыг 100-аас таашгүй одоо айлуудын хотхнуудыг бариад эхлэх юм бол тэнд нь худалдаа авахчд нь бэлэн байна. Энэ Улаанбаатар хотын байрыг энэ хэд дахин хөөсөрцөн үнэтэй байрыг худалдаж авч мөнгөө төгжиж чахаар тэр орон нутагта бүх асуудлыг шийдсэн хаус хотхон хороолтой амьдрал илүү их аз жаргалтай, илүү сайн сайхан одоо юу гэдэг нь илүү тайван амгалан амьдрал тэнд байгааг илт нүдэн дээр харагдаад шүү дээ. Тэр тайван амьдралын илүү их одоо юу гэдэг нь стрессгүй, илүү их эрүүл тэр тайван сайхан амьдралдаа амьдр гэж одоо ерхий сайд, ерөнхийлөгч, энэ засгийн газрын гишүүд, боловсролын сайд, их хурлын гишүүд нь уриалж ажиллах хэрэгтэй болсон байна. Наашаа энэлүүд шигдэж яах юм бэ? Энэлүүд шигдээд энд асуудал шийдэгдэхгүй. Шигдэх тусмал улам төгжрөл, улам утаа нэмэгдэнэ. Өнөөдрийн төр засгийн ажиллаж байгаа энэ хурдыг харах тэр энэ бол ойрын 10-20 жилдээ бол шийдэх ямар ч ирээдүй алга. Тэгээ мань мэд шиг хүний нас, амьдралын нас
дүүрэх шинжтэй болж урж байна. Тэгэхээр одоо үгдийн та нэг арай өөр сонголтыг ард түмэн өөрөө бодож, өөрөө хөөцөлж, өөрсдөө хийх хэрэгтэй болж урж байна. 330 сумыг нэг компани хариуцаад аваад хийчих юм бол 3-4 жил дотор 300 сумд 100-200 айлын орон сууцны хороолол одоо тэнд өндөр байшин ерөөсөө ихтэй хэрэг алга. Улаанбаатар хотын тансаг хороолол тансаг хаусуудыг тэнд энд байгаас нь 2 дахин 3 дахин хямдхан барих болцоо боломж болцоо байна шүү дээ. Ийм л амьдралыг бий болгож иж энэ төгжрөл шийдэгдэнэ. Ер нь дэлхийн одоо манай сайчууд, томчууд Солонгос руу, Турк руу, маш олон улс орнууд руу ингээд явж асуудлыг хэрхэн шийдсэн талаар судалсан болов гэж найдаж байна. Тэнд нийслэлээ тохижуулаад, нийслэлээ сайжруулад асуудал агш шийдэгдээгүй. Солонгост бол шин тосгон хөдөлгөөн ч гэдэг юм ингээд бүх асуудлыг шийдэх гарц гаргалгааг хөдөөнөөсөө, тосгоноосоо, аймаг сумдын төвүүдээс эхэлсэн байгаа байхгүй. Тэгжиж асуудал шийдэгдээд явдаг. Ийм л дараалал байна да тэгээд. Бүтэн зургаар нөгөө энийг ерхий сайд хараад тэгээд аймаг хотуудын дарга нартай, сумуудын дарга нартайгаа зөвлөлдөх уулзалт тэгээд одоо энэ бизнес эрхэлж байгаа 300 компани байгаа шүү дээ. Айтайхан сумд нөгөө 100 орон сууц хаус барьчих чадамжтай 100 компани 300 компани байгаа. Эднэртэйгээ яриад ингээд нэг ажилсаг хүн ерхий сайд гэдэг нэг ажилсаг хүн тэр нь ч болохгүй, энэ нь ч болохгүй хүн хүнд ялгархаад хийгээд байх таш бүгдөө нийлээд зөв зохион байгуулалтыг хийгээд хөдөлгөчих юм бол энэ хөдөлж гээд байна. Хөдөлгөх бүх бололцоо, бүх нөхцөл нь байна. Хөдөө орон нутагт ажиллах хүч нь тэнд сумын төвд ажилгүй залуучууд дөөрөн байж тэнд нь ажиллаа сургаад дадлахжуулахад цалин хүмүүс гайгүй сумаа хэдүүлээ нэг нийлээд нэг 3-4 жилийн дотор өөдөн татчихъя гэд. Тэгэх юм бол бүгдөөрэнд нь мөнгө байна. Нутгийн зөвлөл сумаасаа Улаанбаатар хотод ирээд суурьсан бизнесмэнүүд, нутгийн зөвлөл гэдэг нэртэй тэр сайхан залуучууд хүмүүс эрдэмтэн мэрэгдэн сэхэтнүүд нь бүх зохион байгуулалтын хийж чадвал бүх асуудлын шийдлийг гаргах болцсон. Заавал одоо энэ төлөвлөсөн системд холбох гэдэг шаардлага, алга бүх айл бүхнээр нь шийдэх боломжууд нь байна. Ингээд нэг тийм бие биенээсээ хараат бусаар одоо энэ Оросоос, Хятадаас цахилгаан эрчим хүчний хараат байдалгүйгээр сумдаа шийдээд ингээд сумд нь асуудлын шийдээд явчих тэр боломжууд байна. Барилгын материалуудыг сумд нь боловсруулалт хийх жижигхэн хөөрхөн ажлын байруудыг бий болгох боломжууд байна. Ингээд аль болохоор нэг газ шаачи гэж байгаа юм шиг гаднаас худалдаж авч ирээд хийчих биш. Сум орон нутагт нь байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд дараа тэнд нь өөрт нь ажлын байр бий болгоод тэнд нь байгаа бүтээгдэхүүнийг нэм өртөг шингээх үйл явцыг урамшуулад ингээд ажиллавал бид нар ажилгүйдлээс, ядуурлаас Улаанбаатар хоттой энэ төгжирж утаандаа хордож ингэж гамшигын байдал байгаагаас эсвэл юу гэдэг нэг одоо энэ уур бухимдал, хэрүүл уруулж, хасаал, цуглаан энэ бүх юмнууд ингээд нэг тийм жижигхэн зохион байгуулалтын асуудал шийдээд явчих боломж болцоо бол дүүрэн байна. Тэгээд ер нь бол ирэх ондоо энэ цагаас эхлээд миний хувьд бол тэнгэр үзэлтэнгүүд одоо энэ янз бүрийн үзмөрчд, мэрэгчд, төлөгчд одоо багш нар, дэмчнэр гэдэг яриагаа жоохон татаад одоо салбар чиглэлийн мэрэгжлийн гарц гаргалгааг мэдж байгаа харж байгаа хүмүүстэй илүү ярилцлага хийх гэж бодож байгаа. Та бүхэн маань дэмжээрэй. Тэгэд манай хуудсыг фоллоудаг хий, шеэр хий, YouTube дээр тархины хакер гэж тавил, YouTube дээр суугнагдсан байгаа тэрийг даг. Тэгээ одоо бол нэг тийм тэнгэр үзэл яриад бас тодорхой төвшин зөндөө ярьчлаа, зөндөө хийрхлээ, зөндөө тэнгэр сансардлаа. Тэгээ одоо бол илүү их тийм бодит зүйл рүү ярих цаг болсон гэж ойлгож байгаа. Ингээд хамтдаа байгаад баярлалаа. Цаашдаа ч хамтдаа байгаарай гэж уриалж байна.